Би одоо кибер аюулгүй байдлын 1-р курсаа очсон байхгүй. Тэгэхээр одоо сургуулаа төгсөөд гадагшаа ажилласан дээрөө дотооддоо одоо хүчтгсэн дээрөө таны бодлоор Тэгээ гадаадд бүр удаан бол байгаа тэргүй Монголда бид нар хийж бүтээж энд бас хувь нэмэр оруулж бид нар бас нэг ачаа үүрэх цаг бүгдээр нэрчээд байна шүү дээ. Тэгэхээр залуучууд та нар л одоо яг энэ мэдээллийн технологийн салбар байна уу бусад бүх салбарт бол хүч төрөн орж ирэх хэрэгтэй. Гэхдээ юм үзэж нүд тайлаад олон улсын туршлагыг бас аваад Монголдо ирээд тэр салбартаа одоо хувь нэмэр оруулах чухал гэж бодож байна. одоо хүмүүсийн дунд тогтсон нэг хандлага байдаг та. Эмэгтэйчүүд бол энэ салбарт үнэхээр хүчрхэг явдаг. Эмэгтэйчүүд бол жоохон дараа байдаг гэсэн тийм бодолтой. Тэгэхээр таны хувьд яг энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ? Бид нар яг хоо заавал эмэгтэй эрэгтэй гэж нэг гендер ингээд ярихгүйгээр хамгийн гол нь бид нар нэгдэж хамтарч энэ салбараа хөгжүүлэх те хамтарч ажиллах нь бол маш чухал. Тэгээ тийм учраас тэрэн дээр бол одоо би эмэгтэй гэд хоошоо суух эсвэл би эмэгтэй гэд одоо өөрийгөө голох ч юм уу тийм байгаагүй яг л за хийж бүтээ. Ер нь бол тэгэл болно гэвэл бүх зүйлийг болгож болдог. Болохгүй гэх юм бол бүх зүйлийг болохгүй болгож болдог те. Тэгэхээр ер нь бол болгоё бүтээ хийл гэсэн тийм зорилготойгоор л ер нь салбарт ингээд ажиллаж байна.